Намайг тулгаа гэдэг. Бусдын үдээр би сайхан ажилтай, амжилттай яваа нэгэн. Гэвч энэ бол миний хүссэн амьдрал биш байсан юм. Офисын ажилд ороод хэдхэн сар болсон ч миний хувьд хэдэн жил болсон мэт санагдана. Өдөр бүр нэг л янзаар өнгөрч, нэг хэвэн цутгачсан мэт өдөр хоногуд хөвөрсөөр. За, дуусч байна. Арай дуусаагүй. Тийм үү. Дараагасаа чамд ийм ажил өвчөл явлаа. Маргааш өдөр 9 цагаас ихтэй авъя гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө хоёроос машин захиалсан уу? Захиалъя. За би одоо захиалж. За цаад чи одоо яг бөө уур олооч чи итгэж шиг хийгээрэй. Харин тэр нэгэн өдөр миний амьдралд мартагдсан мөрөөдлийг минь сэргээж амьдралаа дахин нэг удаа шинээр эхлэх боломж тохиолдсон юм. Өшөө. Наснаар каско онгослаа. Сиччихгүй. Яаж шийтгэвтэй өгшөө? Орлоод өгье. За ороод ирээ. За. За баярлалаа. Зүгээр. Нэр тулгаа. За, байна. Бид нар цаанд орж суу юм идэж. Тэгэл. За ажил сайн. Тавлаг. Яа сайн. Гайгүй. Тоос шороотой хүйтэн орчинч гисэн яг л энд би хизээч байгаагүй өөрийнхөөрөө байж хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан 10 настай жижигхэн тулгаатай эргэн уулзах шиг болсон юм. Миний хүч том болоод мундаг барилгачин болно да. Аваа би танаас мундаг барилгачин болох уу? Тэгэлгүй яах юм бэ? Барилгачин болох мөрөөдөл минь хизээ алга болчихсон юм бол халтар хувцастай аавыгаа хараад эцсэн тэр өдрөө эсвэл ангийн багшийн ядгалгаар их сургуульд орсон тэр өдрөө хизээ миний тэр нэгэн мөрөөдөл бодлоос минь замгарсан юм бол тэндээс хараад би буцаж ажил дээрээ очих ёстой байсан боловч яагаад ч юм өөр мэдэлгүй аавынхаа ажил дээр ирлээ. Аав минь насаараа барилгачин хийсэн хүн. Харин одоо шинэ үеийн залуу барилгачдыг бэлдэн багшилж байгаа. Чин сэтгэлээсээ ажилдаа дурлан хичээлээ зааж байгаа аавыгаа хараад би өөрийн ирэхгүй ааваараа маш их бахархаж бас өөрөөсөө ичиж билээ. Миний хүч
маш сайн барилгач юм болох хэрэгтэй байсан юм шүү дээ. Магадгүй танаас сайн байх байсан бах тий. Тэгэлгүй яах юм. Тэгтээ мөрөөдлөн биелүүлэхэд оролддог. Хэрвээ би танаас суралт авна. Тэг. Эхлээд надад хүсэж. Өөрийн хүсэл мөрөөдлийг даган авьяас чадвартай тулгуурлан ажиллаа хийж байгаа хүн хамгийн аз жаргалтай. Хэн нэгний нөлөөнд автаж бусдыг даган дуурайлгүйгээр өөрийн хүссэн мэргэжлээ сонгоорой. Мөрөөдлөө биелүүлэхэд хизээч оройдгүй.